хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтын дараах 11 жилийн дараах үр дүнг танилцуулах гэж байна. За энэ үр дүнг танилцуулах агуулгын хүрээнд хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтын талаар за мөн 3 тунд дархлаажуулалтын дараах 11 жилийн үр дүн, за 1 тунд дархлаажуулалтын дараах 6 жилийн үр дүн, за өшөө мэдлэг хандлагыг үнэлэх энэ форматив судалгааны үр дүнг танилцуулах юм аа. За хүний папиллома вирус нь бол түгээмэл тохиолддог вирус. За энэ одоо 100 гаруй төрлийн хэв шинжтэй, үүнээс 40 хэв шинж нь бол энэ бэлгийн замд одоо халдварладаг. За үүнээс бол нэг 10 гаруй төрөл нь яг энэ хавдар үүсгэх эрсдэлтэй хэв шинж гэдэгт багтдаг. Энэ бол зөвхөн эмэгтэйчүүдтэй холбоотой хавдар болон бусад эмэгтэйг үүсгдэггүй. За энэ бэлгийн замаар дамжих халдвар учраас эрэгтэй эмэгтэй аль ч хүүсэнд эмгэг үүсгэн мөн хавдар үүсгэн. За сүүлийн жилүүдэд бол яг энэ эрэгтэйчүүдийн дунд тохиолдох шодой дүнсгний хавдар, за хүзүү толгойн хавдрын одоо бас шалтгаан болж байгаа нь тогтоогдож байгаа. За HPV-гийн папиллома вирусын тархалтын хувьд бол манай улс тархалт өндөртэй оронд одоо орж явдаг. Дэлхийн дунд чинь 11.7 орчим байхад за зүүн өмнөд Азийн орнууд бол өндөрт нь ордог. За манай улс бол ялангуяа бүр өндөрт орно. За Монгол улс энэ яг папиллома вирусын эсрэг одоо хэв шинжээр бол бэлгийн идэвхтэй амьдралд байгаа 15-аас 51 насны хүмүүсийн дунд бол 35 хүртэлх одоо хувьд нь бол халдвар илэрч идэг. За тэр дундаа энэ хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хэв шинжүүд нь бол 25% орчмыг эзэлдэг. За энэ 16-18 бүр өндөр эрсдэлтэй хэв шинж нь бол 10 орчим хувийг эзэлж байна. За папиллома вирусын эсрэг дархлаажуулалт маань харьцангуй шинэ одоо дархлаажуулалт байгаа. За 2007 онд бол дэлхийн одоо улс орнуудад тойл вакцинд нь орсон. За манай улсын хувьд бол 2012 онд мянганы сорилтын сангаар 10,000 орчим охинд одоо охтуудад энэ дархлаажуулалт маань хийгдсэн. За ийм 2022 оны байдлаар бол дэлхийн 119 оронд бол дархлаажуулалтын үндсэн тоглолт нь орсон юм аа. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн вакцинжуул папиллома вирусын эсрэг вакцинд дараах вакцинууд ордог. 2 тунд вакцинаас эхлээд 9 цент вакцин хүртэл ордог. Энэ хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй 9 хэв шинжээс хамгаалах чадамжтай гэсэн үг ээ. За 3 тунгийн вакцины үр дүнлүүгээ оръё. За судалгааны үндэслэл маань юу вэ гэхээр Монголд бол одоо бэлгийн одоо идэвхтэй амьдралд байгаа эмэгтэйчүүдийн хүн амын дундах папиллома вирусын халдварын хувь өндөр 45%-тай. За 12 онд бол манай оронд 10,000 орчим охтуудад энэ папиллома вирусын эсрэг дархлаажуулалтыг хийгдсэн, 3 тунд дархлаажуулалт хийгдсэн. За яг энэ одоо дархлаажуулалттай зэрэгцээд энэ дархлаажуулалтыг эсэргүүцэх Gardasil вакциныг эсэргүүцэх тийм хүчтэй одоо эсэргүүцлийн хөдөлгөөн өргөсөн. За энэ манай охтуудад өргөдөл үүсгдэг ийм вакцин хийх гэлээ гэсэн эсэргүүцэл одоо нийт хүн амын дунд нэлээд өндөр байсан. За тэгэхээр үнэхээр энэ вакцин өргөдөлт хүргэдэг юм уу, жирэмслэлт төрөлтэй хувьд вакцин хийлгэсэн болон хийлгээгүй бүлэгт ямар нэгэн ялгаа байна уу гэдгийг судлах зорилготойгоор энэ судалгаагаа хийсэн. За вакцинжуулалт хийгдэхдээ зэрэгцээд вакцины үр дүнгийн судалгаа бол дандаа хавсарч явагддаг. За ингээд бол вакцин хийлгээгүй хяналтын бүлэгт, за вакцин хийлгэсэн бүлэгт бол жирэмслэлт төрөлтийн хувьд бол ямар нэгэн ялгаа байгаагүй. За тэгэхээр 12 онд гарсан. За тэр өргөдөлт хүргэдэг гэсэн цуу яриа бол худлаа гэдгийг ингээд шинжлэх ухааны үндэслэлтэй баталж байгаамаа. За 12 онд хийгдсэн охтууд одоо өнгөрсөн жил 18-аас 23 насны эмэгтэйчүүд болсон. За тэгээ эдгээрийн дунд бол папиллома вирусын эсрэг халдварын хувь бол ер нь өндөр 39.5%-тай байсан. За энд бол вакцины бүлэгт 37.2%,
За хяналтын бүлэгт бол 41.8% хүртэл ийм өндөр халдварын тархалттай байсан. За энэ бусад хэв шинжийн тархалт буюу энэ вакцинаар хамгаалагддаггүй хэв шинж 16-18-ыг тооцохгүй за бусад хэв шинжийн халдварын хувь бас муу адил өндөр байсан. Эндээс юу гэж харах гэдэг юм гэхээр вакцин маань бол cross protection байхгүй яг өвөрмөц тэр хэв шинжийнхаа эсрэг өндөр идэвхтэй гэдэг нь харагдчихэв. За харин вакцинаар хамгаалагддаг өндөр хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хэв шинж болох 16-18 дугаар хэв шинжийн хувьд вакцины бүлэгт 4 дахин бага. За 16 дугаар хэв шинжийн хувьд бол вакцины бүлэгт 10 дахин бага. За 18-45 дугаар хэв шинжийн хувьд бол 2 дахин бага байгаа нь батлагдсан. За яагаад гэхээр энэ бол бас манай судалгааны нэг лимит юу байсан. За энэ 18 болон 45 хоёрыг яг ялгаж гаргаагүй улмаас энэ бол бас ийм вакцины бүлэгт өндөр юм шиг харагдаж байгаа. За яг 18-45 нь яг ялгагдаад гарвал энэ бол бас 16-таагаа ойролцоо үр дүн гарах байсан. За тэгэхээр 18-45 16 дугаар хэв шинжээс бол 90% хамгаалттай 11 жилийн дараах байдлаар за 18-45-ийн хувьд бол 75% хүртэлх хамгаалттай байна гэдэг нь харагдаж байна. За вакцины эсрэг папиллома вирусын эсрэг вакцины нэг тун хийлгэсэн охтуудад 6 жилийн дараа үр дүн ямар байна вэ гэдгийг танилцуулъя. За нийтдээ 475 эмэгтэйчүүд хамрагдсан. За дундаж насжилт бол 20 настай байсан. За мөн ижил 18-аас 23 насны эмэгтэйчүүдийн дунд хавдрын эрсдэлтэй хэв шинжийн тархалт бол өндөр 30.9% тай. За вакцины бүлэгт 16-18 дугаар хэв шинж 1.1%. Хяналтын бүлэгт 15.4% байсан. 6 жилийн дараа нэг тун хийлгэсэн охтуудад. Тэгэхээр хамгаалтын хувь бол 92% 6 жилийн дараа бас хадгалагдсаар байна. За вакцины бус хэв шинж бол бас мөн ойролцоо охтуудад бол өндөр байсан 26.5%, хяналтын бүлэгт 26.7% хоорондоо ялгаагүй байсан. Энэ бас нөгөө вакцин маань бас cross protection буюу яг өөрийн хамгаалах хэв шинжийнхаа одоо хамгаалах 16-18 дугаар хэв шинж дээрээс нь бэлгийн үе үүсгдэг 6-11 дугаар хэв шинжээс хамгаалдаг. За энэс бусад хэв шинжид бол хамгаалт дам хамгаалт гэж бол байхгүй гэдэг нь харагдсан. За тэгээд 6 жилийн дараа бол 16 дугаар хэв шинжээс 90%, за 18 дугаар хэв шинжид бол 58% хамгаалт байгаа нь харагдаж байна. За саарамжуулах эсрэг биеийн хэмжээ нь бол вакцин хийлгэсэн бүлэгт 2-5 дахин өндөр байсан. За энэ юугаар харагдана. За саарамжуулах эсрэг биеийн түвшин. За энэ эхний хоёр баганд бол вакцины бүлэг харагдаж байна. Титрийн нягтршил ийм өндөр, дундаж одоо утга нь бол 1000-аас доорх нь 16 дугаар хэв шинжээр 800 орчимтай. За вакцин хийлгээгүй хяналтын бүлэгт бол 100-аас доошоо харагдаж байна. За 18 дугаар хэв шинжийн үед бол мөн ижил вакцины бүлэгт бол 200 орчим байхад вакцин хийлгээгүй хяналтын бүлэгт бол 100-аас доош нь харагдаж байна. Энэ вакцинжуулалтын үр дүн графикаар харуулах юм бол 16-18 дугаар хэв шинжийн эсрэг бол 16 дугаар хэв шинжийн эсрэг 1.1% тай вакцинжуулалтын бүлэг, за хяналтын бүлэгт 10.8% тай, 18-45 дугаар хэв шинж вакцины бүлэгт 4.4, за хяналтын бүлэгт 10 байна. За энэ вакцинаар хамгаалагддаггүй бусад хэв шинжийн халдвар бол аль альны бүлэгт нь өндөр байна. Голын графикаар харагдаж байна. За яг энэ бол нөгөө тухайн үед хийгдсэн 12 онд хийгдсэн бүхний папиллома вирусын талаарх мэдлэг хандлагыг үнэлсэн юм одоо судалгаа хийж байгаа. За энэнд бол мэдлэг хандлага бол хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. За тэгэхээр одоо манайд энэ хөтөлбөр маань папиллома вирусын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр дөнгөж эхлэх гэж байна. Тэгэхээр юуны түрүүнд бас энэ мэдлэг одоо вакцины талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилготой гэдэг нь өмнөх судалгаанаас бас батлагдж байна.
За дүгнэлт хэлэх юм бол 18-аас 23 насны эмэгтэйчүүдийн дунд бол хавдрын эрсдэлтэй хэв шинж бол 39.5% хүртэл өндөр байна. За вакцины 3 цэнт дархлаажуулалт хийсний дараа 5 жилийн дараах үр дүн бол 16 дугаар хэв шинжийн эсрэг бол 90% хүртэл өндөр байна. За 1 тун хийлгэсний дараах вакцины үр дүн бол 6 жилийн дараа 92% хүртэл өндөр байна. За тэгэхээр энэ нь бол бас гадны орнуудад 1 тун 3 тунгийн судалгаа бол яг зэрэг хийгдээ явдаг. Тэгэхээр 1 тун ч гэсэндээ бас өндөр үр дүнтэй байгаа нь яг бусад орны судалгаатай бол ойролцоо байна. За хүн амд бол одоо мэдлэг папиллома вирусын талаарх, папиллома вирусын эсрэг вакцинжуулалтын талаарх мэдлэг хандлага бага байгаа учраас одоо компанид ажил өрнөөлж одоо мэдлэг хандлагыг бол дээшлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. За одоо орчин үед болохоор эмнэлэгт очиод ингээд сорьц авах одоо шинжилгээ өгөх биш өөрөөсөө сорьц авдаг тийм селф swab буюу өөрөөсөө ингээд хөтрөөний сорьц авчдаг ийм шинжилгээний арга нэвтэрч байгаа. Манай өнгөрсөн онд хийгдсэн 11 жилийн дараах судалгааны үр дүн бол бас яг ингэж авагдсан юм аа. За анхаарал хандуулсанд баярлалаа.